Үндэсний мэдээллийн Монцама агентлаг бүгд найрамдах Чех улсын нийслэл Прага хотоос мэдээлж байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Павлийн урилгаар тус улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын 2 дахь өдөр буюу өнөөдөр хоёр орны боловсрол, хууль зүйн, байгаль хамгаалах зэрэг салбарт хамтран ажиллах 6 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэгийн бүгд найрамдах Чех улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрцаг харилцаа хамтын ажиллагааны дэвшин гишаа тахиулж, иж өрн түншлэлд хүрэглээ. Төрийн айлчлалын хүрээнд улсын харилцаа хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд ерөнхийлөгч хүрэлцэх Петр Павл нар оролцлоо. Монгол улс бүгд найрамдах Чех улс хоорондоо иж өрн түншлийн тухай хамтарсан тунгалаад Монгол улсын талаас гадаад харилцааны сайд Батмунхийн Баццэг, Чехийн талаас гадаад иргэн сайд Ян Липавский нар зурлаа. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс бүгд найрамдах Чех улс хоорондын хилцээртэй Монголын талаас хууль зүйн дотоод иргэн сайд оюун сайхны алтан гэрэл, Чехийн талаас дотоод иргэн дэд сайд Лукаш Хендрих нар гарын үсэг зурлаа. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын боловсролын яам, бүгд найрамдах Чех улсын боловсрол залуучууд биеийн тамирын яамны хоорондын хилцээрт Монголын талаас боловсролын сайд Бүрвсүрэнгийн Наранбаяр, Чехийн талаас боловсрол залуучууд биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гар үсэг зурлаа. Чех улстай боловсролын салбарт 19 онд байгуулсан гэрээ хэлцээрийг шинчиллээ. Тэгэхээр энэ бол хэд хэд ач холбогдолтой. Нэгдүгээр багш нарыг бэлтгэхэд богино хугацаагаар тийм ээ. Энэ дээр бол нэлээд тийм тооны хязгаар байсныг нь авсан. Оюутныг богино хугацаанд одоо солилцоход бас тооны хязгаар байсныг нь одоо энийг одоо хязгаар болгосон. Ер нь бол Чехэд бол өнөөдөр ерөнхийлөгчийн илгээлтээр 29 хүүхэд одоо бакалавр сурч байна. Цаашдаа энэ тоо нэмэгдээд явна. Чех улс бол маш их боломжийг өгч байна. Чех хэл сурсан тохиолдолд бол үн төлбөргүй суралцахын боломжийг өгч байгаа ийм жишээтэй. Тэгээ Чех бол монголчуудыг олон жил 1950 оноос хойш хүлээж авч сургаж орчин үеийн боловсон хүчин болгож бэлдэж ингэж Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан ийм улс. Энэ уламжлал бол ингээд улам бэхжээд үргэлжлээд явж байна гэсэн үг. Чехийн одоо боловсрол залуучууд биеийн тамирын дэд сайд тийм бол одоо уулзаж бид бол бас энэ 100 дахиж уулзахаар ингэж яригдлаа. Тэгэхээр энэ уулзалтууд бол ерөөсөө л энэ Монголын оюутнуудад багш нарт за мөн одоо Чехийн талаас Монголд ир суралцах ийм хүмүүст бас үр ашигтай ийм уулзалтууд болж байна гэж маш их сэтгэл хангалуун байна. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтүрийн яам, бүгд найрамдах Чех улсын хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын сан жүжигт Монголын талаас хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтүрийн сайд Жаданбын их баяр, Чехийн талаас хөдөө аж ахуйн сайд Марик Виборны нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны тухай Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон бүгд найрамдах Чех улсын Праг хотын амтны хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын сан жүжигт Монгол улсаас бүгд найрамдах Чех улсад цугаанц бөгөөд бүрээхэд элчин сайд дамтны ганц үг, Чехийн талаас Праг хотын амтны хүрээлэнгийн захирал Мирослав Бокев нар гар үсэг зурлаа. Биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын биеийн тамир спортын улсын хороо болон бүгд найрамдах Чех улсын үндэсний спортын агентлаг хоорондын харилцан ойлголцлын сан жүжигт Монгол улсаас бүгд найрамдах Чех улсад зугаанц бөгөөд бүрээхэд элчин сайд дамтны ганц үг, Чехийн талаас үндэсний спортын агентлагийн дарга Ондржей Шейбик нар гар үсэг зурлаа.